Сайн мэцгааны эрхэм үзэгчтэй Гэгэ Монгол подкастын энэ удаагийн дугаарт Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр буюу усны компактын ус хангамжийн баруун их усүрийг шинээр бий болгох, шинээр байгуулах төслийн захирал Батсүх оролцож байна. Та бол усны салбарт олон жил ажилласан хүн. Усны салбарын зөвлөх инженер хүн шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын ус хангамж гэж яг юу юм бэ? За би одоо өнөөдрийн байдлаар нэг усны салбарт 35 жил ажиллаж байна. Тэгээ энэ хугацаанд миний ойлгосон юм бол ерөөсөө энэ ус гэдэг маань амьдралын их болов бүх юмний их үүсвэр. Тэгээд их усны салбарт ажиллана гэдэг ерөөсөө ариун үйлс бүтээж байгаа гэдэг утгаараа одоо цааш одоо манай залуу инженерүүд яг энэ усны салбарт орж ажилласаа ийм одоо ариун үйлсэд өөрсдийнхөө мэдлэг чадварыг зориулаасаа л гэж бодож байна. Ус бол чандман нэрднэ гэл хүн бүхэн мэддэг тий. А тэгэхээр өнөөдөр бидний карантинаас гарч ирж байгаа ус магадгүй хүмүүс бол байдгал зүйл юм шиг. Ийм л байх ёстой юм шигээр хардаг. Тэгэхээр таны хувьд бол яг ингээл энэ ус хангамжийн салбарт тий бүх төвшөнд нь л ингээд ажиллаж үтсэн үнэд энэ карантинаас гарч байгаа ус эрхийн тулд тий ямар их хөдөлмөр зарцуулдгийг, ямар утга учиртай энэ карантинаас гарч ирж байгаа тий өнөөдөр энэ ус чинь яг жинхэнэ утгаараа таны амьдралын чандман эрдэнэ юм шүү гэдгийг та нэг гоё хэлээч. За ер нь бол бидэрт бас нэг дутагдж байгаа юм байгаа. Тэр нь хэрэглэгчдэд яг энэ усыг таны гэрт хүргэхэд ямар дамжлага, ямар олон улсууд хүч хөдөлмөрөөр зарцуулж 24 цагаар ажиллаж байгаа вэ гэдгийг сурталчлах энэ сурталчилгаа маань бас арай л бага байгаа юм болов. Тийм болохоор хүмүүсээ нөгөө усаар хэмнэх яг таны хэлдгээр зүгээр карантинаас гардаг л ус. Ерөөсөө байдаг юм шиг өнөөдөр тийм ойлголттой болцсон. Тийм болохоор ер нь орой ирээдүйд бид цаашдаа яг энэ ус яаж таны карантинаас гардггүй энд ямар хүмүүс хичнээн хүмүүс ямар их хүч хөдөлмөр зарцуулж энэ усыг танд хүргэдэггүй гэдгийг илүү олон нийтэд одоо байнгын ийм сурталчилгаа одоо санаагаар болдог бол ерөнхий улс хурлын сургуульд бүр тусгаалan хичээл ормоор байгаа. Одоо нэг семестр ч байна уу, нэг удирдлагч байна уу, яг ус танд хэрхэн хүрдэг вэ? Тэгвэл хүүхэд багасаа яг ингээд энэ ус чинь ийм олон хүн ажиллаж иж өнөөдөр бид нэр ийм усыг бэлэн шууд гарантаа онгоолгол авж байгаа гэдэг ийм ойлголттой болно гэж боддоо. Компактүрийг гэрэг усны салбарт одоо хэрэгжүүлж байна. Компакт хөтөлбөр маань энэ салбарт маш том хөрөнгө оруулалтыг хийж ирлээ. Яг өнөөдөр Монгол улсын ялангуяа Улаанбаатар хотын ус хангамжийн нөхцөл байдал юу нэг ямар байгаа вэ? За өнөөдөр бол бид нар Улаанбаатар хотод 7 их усүрээс унтны усаа авч хэрэгжилж байна. За нийтдээ жилдээ ус угийн удирдах газраас бол 55-аас 60 сая метр куб усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээдэг. За яг энэ компакт эхлэхээс өмнө маш олон эрдэмтэн судлаачид энэ ундны усны хангамж, нөөц, за тэгээд ус хэрэглээний судалгаануудыг хийсэн байдаг. Яг энэ судалгаагаар бол одоо 23-24 он гэхэд одоо Улаанбаатар хотын усны нөөц, одоо ашиглаж байгаа нөөц, тэгээд нөхөн сэргээгдэж байгаа хэмжээ нь бидний хэрэглээд байгаа усны хэмжээтэй дүүцэж ирэх юм аа. Энээс цааш болохоор бидний хэрэглээ маань их болоод нөхөн сэргээгдэж байгаа их усруудын маань нөхөн сэргээгдэж байгаа хэмжээ тэрийг гүйцэхгүй болоод ирнэ. Тэгэхээр жил болгон усны нөөц багаснаа гэсэн ийм судалгаа гаргасан байдаг. Тэгээ яг энэ судалгаан дээр үндэслээд энэ Улаанбаатар хотын баруун шинэ их усүрийг хэрвээ шинээр байгуулвал мэдээж цаашдаа 20-30 жилдээ Улаанбаатар хотын ундны усны нөөцийн асуудал бол доктортой байх ийм боломжийг бүрдүүлж байгаа.
энд бол баруун их усүрийн бүтээн байгуулалтын явц яаж явсан талаар, яаж явж байгаа, ямар үр дүнд хүрч байгаа талаар танилцуулсан байна. Тэгэхээр баруун их усүр гэж нэрлэсний учир нь Ер нь бол манай өнөөдөр Улаанбаатар хотод байж байгаа их усүрүүд маань бүгд туулгуулынхаа дандаа дээд хэсэгт нь байдаг. Эсвэл одоо хотынхоо зүүн талд. Яг манай баруун их усүр маань өөрөө туулгуулынхаа доор буюу яг нийслэлийнхаа баруун талд нь байгаа болохоор баруун их усүр гэдэг ийм нэртэй баг. баруун их усүрийн онцлог гэвэл юу хэлэх вэ? Баруун их усүрийн онцлог бол одоо өнөөдөр бид нэр 7 их усүрээс ашиглаж байна. Энэ 7 их усүр маань бүгдээрээ туулгуулын дандаа яг дагуу байрлсан гүний хотгуудаас усаа аваад ямар нэгэн цэвэршүүлэлт хийхгүйгээр хийх шаардлагагүй ийм маш цэвэр усыг гаргаад шууд нийслэлийн хэрэглэгчд өгж байгаа. Манай баруун их усүрийн нэг онцлог нь болохоор яг адилхан туулгуулын дагуу хотгуудаас ус авж байгаа боловч яг шууд унтанд хэрэглэх боломжгүй зарим нэг үзүүлэлтээр унтны усны стандартын хэмжээг давтсан ийм үзүүлэлттэй учраас бид нар зайлшгүй цэвэрлэх шаардлагатай болж байгаа. Яг унтны усны стандартын шаардлагыг хангаж яг энүүгээр л гол онцлог нь. Стандартын шаардлагад нийцүүлнэ гэдэг. Тэгэхээр энд бол ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн тухай яриа гарч ирнэ дээ. Ер нь бол энэ ус гүн цэвэршүүлэх үйлдвэр маань яг Монголд анх удаага ийм үйлдвэр ашиглалтанд орж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр маань хоёр үндсэн технологийн дамжлагаар усыг цэвэрлэнэ. Уламжлалт технологи гэж ярьж байгаа. Тэр нь болохоор ер нь л усыг цэвэрлэдэг коагуляц, флокуляц, тэгээд тунгаагуур, шүүлтүүр гэсэн ийм дамжлагаар цэвэрлэдэг. За ер нь бол химийн бодисын тусламжтайгаар усан дагуулж байгаа одоо бохирдуулагч бодисуудыг бүгднгийн тунгааж шүүж авнаа л гэсэн үг. Тэгээд бид нэр идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр, за дээр нь сонирхол айлахад бүр Египтээс бид нэр элсэн шүүлтүүрийнхаа элсийг бас авчирсан. За энэ бол одоо манай ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт хэрэгжилж байгаа элсэн шүүлтүүрт хэрэгжилж байгаа элс байна. За энэ элсийг бол Египтээс авчирсан. За бид нар бас бодож байсан монголчуудаа бас элсээр баялаг. Тэгээд одоо тэр элсээ хэрэгжилж яага болдон гэсэн бас нэлээд ийм нарийн боловсруулалт хийсэн. Байгалийн элс биш шүү дээ. Байгалийн элс боловсруулалт хийсэн ийм тусгай зориултын ийм элс. За ийм элс байна. За дээр нь антрацит буюу идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр. За энийг бол Оросын холбооны улсаас оруулж ирсэн. За ийм хоёр төрлийн шүүлтүүрийг бид нар энэ улам цэвэрлэгээндээ үйлдвэртээ хэрэгжилж байгаа. Шинэ техник технологиуд нэвтэрж байгаа. Тэрний нэг нь бол одоо гүний худгуудын шүүрний гадна талаар хуучин бид нэр хайрга хийгээд хайрган шүүлтүүр хийдэг байсан бол энэ удаа бид нар яг энэ одоо Европын орнуудад ихэвчлэн хэрэгэлдэг ийм шилэн бөмбөлгийг одоо шүүрэндээ хэрэгжилж байгаа. Худгийнхаа гадна талд. Худаг маань өөрөө шүүрийн яндан гэж байдаг. Яг нөгөө гүний ус маань ингэж шүүрж орж ирж байдаг. Тэрийг бид нар хуучин юугаар шүүдэг байсан гэхээр зүгээр хайргаар шүүдэг. Одоо манай дээд их усур бол хайргаар шүүдэг. Тийм дандаа хайрган шүүлтүүртэй тий. Энэ бол ийм тусгай шилэн бөмбөлгөөр. Энэ маань бас шинэ дэвшил технологи байгаа. Хайргаар цэвэрлэх шилэн бөмбөлгөөр цэвэрлэх хоёртой ямар ялгаа байгаа вэ? Ер нь бол давуу тал нь одоо шүүр маань гадна талаараа хайрган ийм шүүлтүүртэй байгаа. Хайрга маань өөрөө яг нэг жигд бос байдаг. Тэгэхээр хайрганы нарийн ширхгүүд нь нөгөө шүүрээ бөглөх бас ийм эрсдэлтэй байдаг. Гэтэл энэ шилэн бөмбөлөг маань яг нэг хэмжээний ийм диаметртэй ийм бөмбөлөг учраас ямар ч тохиолдолд нөгөө шүүрийг бөглөх ийм аюул байхгүй. Тэгэхээр одоо шүүрний эдэлгээ уртснаа л тий одоо ус хүлээж авах хэмжээ маань илүү сайжирна л гэсэн үг. Тэгэхээр яг төслийн хүрээнд бол одоо жишээлбэл шуум хоолойгоо ингээд татгаж шинэ сүлгээний шинэ технологи нэвтэрч байгаа юм байна. За мөн худагтаа бол шилэн бөмбөлөг тавьж байгаа юм байна. За гүн цэвэршүүлэх үйлдвэрийн уламжлалт одоо цэвэрлэгээн дээр тий Египтээс элс авчирч байна. Мөн одоо энэ үйлдвэр маань өндөр технологийн шинэ технологиг бас Монгол улсад нэвтрүүлж байгаа гэдэг хоёр шатлалт одоо цэвэрлэгээ яадаг гэдэг байгаа шүү. Тэгэхээр ер нь бол дэвшилтэт технологийн шүүлтүүр маань яг ямар шүүлтүүр вэ? Ямар онцлогтой вэ? Тэгэхээр энэ үйлдвэр маань өөрөө яг бүрэн бүрэлдэхүүнээрээ бүтнээрээ одоо Монгол бас анх удаага гэдэг утгаараа бас шинэ технологи. Ялангуяа одоо саяын таны хэлдгээр тэр тусмаа одоо уруу осмосын дэвшил технологи буюу уруу осмосын аргаар усыг цэвэршүүлэх энэ технологиг энэ үйлдвэрт бас нэвтрүүлж байгаа. Ялангуяа энэ сүүлийн үед хөгжилтэй орнууд бол
маш ихээр энэ уран осмосын технологиг унтны усанд ашиглаж байна. Ялангуяа далайн усыг унтны ус болгох энэ ажил бас яг энэ технологиг ашигладаг. Тэгэхээр энэ маань яг Монголд бас хамгийн анх удаа ийм том хэмжээний уран осмосын байгууламж ашиглалтанд орж байгаа. Жилдээ 50 сая куб метр усыг унтны усны хэрэгцээнд Улаанбаатар хосын хэрэгцээнд нийлүүлнэ гэдэг чинь энэ ер нь аль хэрэг ус юм бэ? За ер нь бол өнөөдөр ус угийн удирдах газар энэ 7 их усүрээс жилдээ 55-аас 60 сая метр куб усыг нийслэлийн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Гэдэг маань бид нар тийм хэмжээний усыг хэрэглэж байна гэсэн үг. Гэтэл энэ үйлдвэр маань 50 саяыг дангаараа нийлүүлэх болцоод. Ингээд харуул ерөнхийдөө хэр хэмжээний хоёр дахин нэмэгдүүлж байгаа гэсэн үг шүү дээ, тийм. Хэр хэмжээний усны нөөц нэмэгдэж байна гэдэг нь бол харагдаж. Улаанбаатар хот маань өргөжинд хилж байна шүү дээ, тийм. Өргөжинд хилж байгаа энэ одоо хэрэгцээг хангахад энэ баруун их усээр ямар нөлөө үзүүлэх вэ? Ер нь бол энэ зураг төслийн шатанда бид нэр Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж байсан. 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө. Энэ мастер төлөвлөгөөтэй уялдуулж энэ зураг төслийг хийсэн. Тэгэхээр мастер төлөвлөгөөр бол нийслэл маань хотын баруун тал руугаа тэлэхээр ийм төлөвлөгөө байгаа. Тэгэхээр хотын баруун талд маш олон шин суурьшлийн бүсүүд үүснэ гэж төлөвлөсөн. За одоо аргаланд, имээлт, жаргаланд, за шин 100 мод гэдэг маш олон ийм шин суурьшлийн бүсүүд үүснэ. Энэ бүх шин суурьшлийн бүсүүдийг энэ баруун хүүсвэрээс усаар хангах болцоотой гэдэг ийм бас концепцээр тулгуурлаж энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Бүтээн байгуулалтын салбарт ямар шинэ хандлагуудыг нэвтрүүлсэн бэ? За юуны өмнө энэ мянганы соёлын корпорациас хэрэгжүүлж байгаа энэ компакт гэрээний өөрийнх нь загвар бол бидэрт маш их таалагдж байна. Энэ нь бол их ялангуяа зөвхөн барилга угсралт гэхгүй яг барилга угсралттайгаа зэрэгцүүлээд нийгэмжийн дээр байгаль орчны асуудлыг яг зэрэг тавьдаг. Хэрвээ энэ барилга угсралтын ажил жишээ нь байгаль орчинд ямарваа нэгэн хор нөлөө учруулах юм бол энэ төсөл зогсох ийм эрсдэлтэй. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор байгаль орчны барилга угсралтын ажлын явцад байгаль орчныг хэрхэн хамгаалах вэ? За энэ дээр бол маш олон ажлууд бас барилга угсралтайгаа зэрэгцээд хийгдсэн. За жишээ нь одоо шугам фабрикийн талбайд 10,000 модыг тарьж ургуулж байна. За дээр нь сонгой архан уулын бэлд байсан таргууны тоо толгой бас буурахгүй харин ч бүр өнөөдөр өсөж 170 гаруй ийм тархтай болсон байна. Гэх мэтлэнгээр ийм шин зүйлүүд нэлээд орж ирсэн. Тэгэхээр байгаль хамгааллын чиглэлд одоо бас ингээд одоо жишээлбэл таргууны тоо толгой буураагүй өссөн гэх. Тэнд бол нэлээд том бүтээн байгуулалтын ажил явж байгаа. Дуу чимээ хүний хүчин зүйлтэй зүйлсүүд болж шүү дээ. Тэгэхээр хамгаалах арга хэмжээ авсан гэсэн үг үү? Тий, энэ дээр бол яалцгүй хамгаалах арга хэмжээ бид нар авсан. Ер нь бол яг барилга угсралтын ажил эхлэхэд тухайн сонгой хайрхан уулын яг хормод тоолоход 64 тарга тоологдчихсэн бол за хэрвээ 1 жилийн дараа яг барилга угсралын газар шорооны ажил хийгдсэний дараа энэ тоо толгой хэрвээ буурвал төсөл зогсох юм эрсдэлтэй байсан. Яг тэгэхээр байгаль орчны шалгуурыг хангаж чадахгүй гэдэг утгаараа. Тийм болохоор бид нар манай Монголын одоо энэ мэрэгч амьтан судлалын эрдэмтэн докторууд энэ дээр бид нартай бас хамтарч ажилласан. Яг газар дээр нь ямар арга хэмжээ, ямар хамгаалалтын арга хэмжээ авбал энэ одоо бидний хувьд бол таргунд нөлөөлөхгүй байх болцоотой вэ гэдэг. За бид нар яг тэнд маш олон арга хэмжээ авсан. Шороон далан байгуулсан. За тэр таргууны бэлчиг газрын тодорхой хэмжээгээр сайжруулсан. За нөгөө үерийн усанд идэгдэжсэн хэсгүүдийг бүгдийг нэлсэн. Гэх мэтлэн маш олон арга хэмжээ авсны үр дүнд ямар ч байсан энэ таргууны тодорхойд энэ газар шорооны ажил нөлөөлсөнгүй гэдэг ийм бас үр дүнд хүрсэн. Өнөөдөр хүртэл яг энэ байгаль орчны тавигдж байгаа шаардлага нь өнөөдөр хүртэл яг адилхан тавигдаад явж байна. Гişнээ өсөл дуусж байгаа ч гэсэн яг тухайн талбай дээр камерын хяналтанд за хичнээн дарууга ичээнд орж байна. Бүх тоо толгойг ингээ бүртгээд ингээ явчих. Төслийн хэрэгжилт өнөөдөр 94.5% хүрсэн байна. За усгын цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт бол бараг дуусчихсан 99.8% ашиглалтанд өгөхөд бараг бэлэн болцсон байж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ төсөл хэрэгжүүлэх явцад бас харьцангуй богино хугацаанд хэрэгжлээ л да. 21 онд шав тавьж байсан гэхээр өнөөдөр 4 жилийн хугацаанд л ийм тодорхой үр дүнд хүрсэн байна гэсэн. Төслийг ийм одоо богино хугацаанд
бас нэлээд томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхэд ямар сорилт бэрхшээлүүд тулгарч ирсэн бэ? За ер нь бол энэ манай Монголын мянганы сорилтын сан энэ мянганы сорилтын гэдэг нэрнээсээ л тодорхой байгаа. Ер нь бол өстой эдэн мянган л том жижиг сорилтууд тулгарсан. За энэ одоо хамгийн томоох нь яг төсөл эхэлж явах үед ковидын үе таарлаа. Бүх хэлгээл хаачсан. За одоо гадуур явж болохгүй тэгээ ковидын тархалт ихтэй. Тэгээ энэ яг тэр үед бид нар ажил ерөөс зогсоогүй. Яг барилга хүсэлтийн талбай дээр эмнэлгийн нэгжийг ажилуулад яг тэнд нь ажилчдын эндээс ерөөсөө гаргахгүй өглөө ажил гарахт нь хэмжилтээ хийгээд тусгаарлах ёстой усудаа тусгаарлаад тэгэл бусдын бүгдийг ажилуулад гэх мэтлээ яг тухайн үед нь арга хэмжээ аваад ямар ч байсан өнөөдөр төслийнхаа барилга хүсэлтийн ажлыг бүрэн дуусгах бололцоотой болоод явж байгаа. За ер нь бол бас нэг сорилт бол мэдээж ковидын дараа Орос Украины дайны асуудал гарч ирсэн. Яг энэтэй холбоотойгоор нөгөө Европын орнуудаас ирэх байсан тоногдохоор хэмжээний ажилт одоо тээвэрлэлт удаашрах ийм нөхцөл байдлууд үүссэн. За тэрний дараа Израиль маань бас дайнд татагдаад орсон. Тэгс манай нэг гүйцэтгэгч маань яг Израилийн компани гүйцэтгэгч байдаг. Энэ маань тодорхой хэмжээгээр нөлөөсөн. За дээр нь одоо байгаль цагуурын асуудал ч бас нөлөөсөн. Яг тэгэхээр 2023-24 онд болсон тулгалан их үерээр бид нар 6 сараас 9 сар хүртэл ямар ч ажил төслийн талбай дээр явагдах боломжгүй ийм нөхцөл байдал үүссэн. Монголын хувьд бол одоо яг л нөгөө барилгын эд улирал эцэстээ. Тий одоо яг эд улиралд л тийм болохоор бас өнөөдрийг хүртэл 100% хүрч чадлаггүй. Яг одоо шугам хоолой, худгийн барилгын ажил өнөөдөр 87% явж байна. За яг хэрвээ бид нар ийм үе усны аюулаас хугацаа алдаагүй бол магадгүй өнөөдөр бид нар 100% хүрсэн байхаар төлөвлөснөр бол байсан. Гэхдээ ямар ч байсан бид нар 2025 оныхоо 12 сард бүх барилга хүсэлтээ дуусгана гэсэн ийм л шахуу төлөвлөлтөд ер нь эрч хүчтэйгээр ингэж явж байгаа. Зөндөө олон том жижиг сорилт бэрхшээлүүд тулгарч байсан байна. Яалт байхгүй бүр үнэхээр одоо төслийн үйл ажиллагааг зогсоох хуйц, тасалдуулах хуйц хэмжээний эдгээр одоо энэ сорилтуудыг, эдгээр одоо бэрхшээлүүдийг давж гарсан туршлагаасаа хуваалцаач гэмээр байна. Энэ бас магадгүй өнөөдөр бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа томоохон энэ мега төслүүдийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хувьд бол бас сонирхолтой сэдв юм баг гэж бодож байна. За стамитк одоо туршлага гэх юу ах вэ? Ер нь бол энэ төсөл маань өөрөө Улаанбаатар хотын нийслэлийн хэрэглэгчдийн унд ахуйн усны асуудлыг шийдэж байгаа ийм төсөл гэдэг утгаараа энэ өөрөө бас их одоо юу гэж хэлэх ариун ийм ажил. Тэгэхээр энд бол одоо төрийн байгууллага, иргэд аж ахуйн нэгж бүх хүн яг ундны усны ийм их үүсвэр гэдэг утгаар нь бүх боломжит талаас боломжийн хэлбэрээр дэмжлэг тусалцаа үзүүлж ирсэн. Энэ л одоо энэ төслийг ер нь амжилттай хэрэгжихэд хамгийн гол үүрэг гүйцэтгсэн л гэж бод. Төрийн байгууллагууд за тэр дундаа яг манай засгийн газар энэ бол ерөөсөө Монгол улсын засгийн газар, Америкийн нэгдсэн улсын засгийн газар хооронд байгуулсан ийм гэрээ. Тэгэхээр манай Монгол улсын талын засгийн газрын хүлээсэн үүрэг хариуцлага гэж байна. Тэгэхээр энэ үүрэг хариуцлагаа бол маш сайн биелүүлж одоо ялангуяа энэ сорилт олон сорилт бэрхшээлүүдийг давхад тодорхой төрлийн шийдвэрүүдийг цаг алдалгүй хугацаанд нь гаргах ажиллах боломжоор хангах энэ бүх ажилд бол төрийн байгууллагууд маш өндөр үүрэгтэйгээр оролцсон. Тэгвэл энэс хамгийн энгийн жишээ дурдахад бол цахилгаан хангамжийн асуудал бол энэ төсөл эхлэхэд бол маш хүндрэлтэй байсан. Тэгэхээр яг энэ төслийг цахилгаанаар хангахад шаардлагатай одоо техникийн нөхцөлийн дагуу шаардлагатай дэд бүтц гэвэл 2 том 110-ын дэд станцыг барьж байгуулах. За 110-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах. 10 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах. Гэх мэтчлэн ийм цахилгааны маш олон ажлуудыг
эрчим хүчний яамны одоо оролцоотойгоор яамны захиалгаар энэ бүх ажлууд улсын төсөвт тодорхой хөрөнгө санхүүжилтэнд тухайн хугацаанд суугаад ингээд яг төлөвлөсөн хугацаанд бид нэр эрчим хүчний 2 том 110 дид станц барьж ашиглалтанд оруулсан. За дээр нь бүх энэд үтсэн ажлууд хийгдсэн. За энэ дэшинд эрчим хүчний яамныхандаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр эхний үед бол энэ хамгийн хүнд асуудал байсан. Одоо ингээ ард нь гарцсан хон бол одоо захиргааны хангамжийн асуудал. Одоо тухайн үед ямар байсан одоо зөвхөн л хүн мэдхээр болж байгаа. Одоо ус хангамжийн баруун их усурыг шинээр байгуулах төслийн нийт бүтээн байгуулалтыг базаж хэлээд энэ бүхний дүнд үүсэж байгаа шинэ технологиудыг ингээд нэвтрүүлсний үр дүнд үүсэж байгаа ашиг тус үр дүнг хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ? За ер нь бол маш тодорхой. Бид нэр энэ төслийн үр дүнд олон жил унтны усны хомсдолгүй байх болцоо бүрдэж байна. Энэ бол ерөөсөө хамгийн том үр дүн. За дээр нь мэдээж энэ төслийг хэрэгжүүлэх хугацаанд маш олон дотоодын байгууллагууд, дотоодын барилга өсрэлтийн компаниуд энэ төсөлд оролцсон. Энэ бүх компаниуд энэ олон улсын төсөл хэрхэн хэрэгждэг, ямар шаардлагууд тавигддаг гэдэг маш том хэмжээний сургамж, ийм туршлага хоримтлуулж авсан. За дээр нь одоо яг усны салбарт маш олон шинэ техник технологиуд шинээр нэвтэрсэн. Цаашдаа яг энэ технологиуд үргэлжлээд өшөө олон 10 жил хэрэглэгдээд явах ийм болцоо бүрдүүлж байгаагаар л хамгийн аж тустай онцлогтой юм. Хүмүүсийн хүлээж байгаа бол за ус хангамжийн нөөц нэмэгдэх юм байна. Бид нар усны хомсдлоос бол айлтгүй болж байгаа юм байна гэдэг нэг бас ихтгэл үнэмшил. Гэтэл нөгөө талд нь юу гэхээр за энэ бүхний чинь ажиллахын тулд өн төлбөрийн асуудал гараад ирнэ дээ. Усны үн нэмэгдчих юм шүү гадаа гэсэн бас нэг эмзэглэж байж болох юм тий. Тэгээ ер нь бол мэдээж нэмэгдэнэ. Одоо өнөөдөр бид нар тулгуурлын дагуу байж байгаа энэ 7 их усүрээс зөвхөн ундны усаа гүнээс аваад холоор халдваргүйж үлдэхийгээд ингээд шууд хэрглэж байгаа. Ямар нэгэн тэрийг цэвэрлэх ийм технологийн дамжлага орохгүйгээр. Гэтэл одоо энэ шинэ их усүр маань өөрөө маш том байгууламжаар энэ усыг цэвэрлж байгаа. Тэгэхээр энэ 1 литр 1 м куб усны өртөг өөрөө хамаагүй нэмэгдэнэ. Хамаагүй нэмэгдэнэ. Тэгэхээр мэдээж энэ үйлдвэрийг хэвийн ажиллуулад явахын тулд тодорхой хэмжээний ашиглалтын зардлыг одоо ус өгөө удирдах газар дааж ажиллах шаардлагатай болно. Яг өнөөдрийн усны үн тарифаар бол энэ байгууллага энэ ялангуяа одоо манай баруун их усүр байна. Дээр нь одоо шинэ цэвэрлэх байгууламж байна. Дээр нь ус дахин боловсруулах үйлдвэр гэдэг энэ маш олон том шинэ дэд бүтцийг өнөөдрийн усны үн тарифаар ус өгөө удирдах газар цааш нь авч ажиллуулахад боломжгүй. Тийм болохоор мэдээж яг энэтэй уялдаад усны үн тарифын асуудал зайлшгүй яригдана. Тэгэхээр усны үн тариф тодорхой хэмжээгээр нэмэгдэх зайлшгүй шаардлагатай болно. Яг энийг ч бас энэ компактын хүрээнд олон нийтэд сурталчлах усыг яаж та бүхэнд хүргэж байна. Одоо таны карантинаас аваад ууж байгаа ус ямар шат амжилтгаар яваад ямар өртгөөр таны гадаад ирж байна. Гэтэл өнөөдрийн усны үн тариф нь ямар байна гэд энэ тал дээр бас юм олон нийтэд таниулах юм ажлууд бас хийгдэж байгаа. Тэгэхээр зүгээр эцэст нь хэлэхэд усны үн тарифд зайлшгүй өөрчлөлт орох шаардлагатай л байна. Тэгэхээр таны ажлын гол онцлогч нь болохоор одоо Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх тал руугаа илүү байгаа тийм шүү дээ тий. Тэгэхээр нөөц нэмэгдэнэ, усны хангамж нэмэгдэнэ гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Түрүүн би хэлсэн бас энэ их усүрүүдийн нөөцийг тогтооно гэж ярьдаг. Энэ маань өөрөө тухайн их усүрээс байгальд сөрөг нөлөөгүйгээр хичнээн хэмжээний усыг авч болох вэ гэдэг л нөөцийг тогтоож байгаа. Жишээ нь одоо 32 сая метр куб жилдээ авна гэвэл тэрнээс яг тэр газар дээр байж байгаа усны хэмжээ нөрөө 32 сая биш. Зүгээр байгальд нөлөөгүйгээр авч ашиглаад байж болох хамгийн дээд хэмжээ нь 32 сая. Хэрвээ тэрнээс цааш авбал газрын гүний усны түвшин доошоо улам унаад багасаад байна гэсэн үг. Яванда дууснаа л гэсэн үг. Тэгэхээр одоо бид нэр энэ 50 сая метр куб гэдэг бас л тийм хэмжээ. Түүнээс тэр газар дээр байж байгаа баруун хөлсүрийн одоо газар дээр байж байгаа усны хэмжээ бол тэрнээс хамгийн өндөр их хэмжээтэй ус байгаа. Гэхдээ яг ашиглаж болох
одоо иргэн нөхөнд хийжээгдэх хэмжээ нь нөгөө ашиглаж байгаа хэмжээнээс хэмжээгээ буцаагаад нөхөөд байх тэр хэмжээ л 50 сая метр куб. Тэгэхээр бол бид нэр Улаанбаатар хотод одоо ашиглаж болох усны хэмжээний нөөцийг л яг энэ хэмжээгээр нэмэгдүүлж байгаа гэсэн юм л. Ер нь Монгол улсын хувьд ялангуяа Улаанбаатар хотын хувьд бол усныхаа хэрэглээг бол яг гүний цэвэр усаар, гүний усаар хангадаг шүү дээ. Ер нь манай Улаанбаатарт төрсэн гүний усны нөөц ер нь аль хэр байна? За ер нь бол манайх нэг 115 сая метр куб жилдээ авч ашиглах бололцоотой ийм усны нөөцтэй Улаанбаатар хотын одоо байж байгаа 7 их усүр маань. Тэгээ энэ дээр манай баруун их усүр маань нэмэгдээд ингээд нэг 150-60-аад сая метр кубыг авч ашиглах бололцоотой болж байгаа. Ер нь цаашдаа бол бид нар мэдээж одоо манай усны салбарын ярьдаг гадаргын усыг ашиглана. Энэ бол хамгийн зөв арга. Бид нар одоо сая 2023-2024 онд болсон энэ их үеэр ямар их хэмжээний ус ингээл туулгалаар ингээл урсаал өнгөрөөл алгуулчих. Тэгэхээр бид нар цаашдаа ойрын ирээдүйд туулгал дээр усны далангаа бариад усаа хоримтлуулад тэгээд ирээдүйд яг энэ шиг ийм ус гүн цэвэршүүлэх байгууламжаар усаа цэвэршүүлээд нөгөө гадаргынхаа усыг ашиглаад явбал хэдэн зуун жилдээ л Улаанбаатар хот маань одоо ямар ч байсан үндэсний усны хомсдолгүй болно гэсэн ийм л ойлголттой явдаг. Эрхэм үзэгчдээ ГГ Монгол подкастын өнөөдрийн дугаараар усны компактын хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулах төслийн захирал Бацөх оролцлоо. Ингээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтал түр баяртай.